Үйлчлэгийн нөхцөл хэрхэн оруулах вэ? За үйлчлэгийн нөхцөл гэдэг бол хэрэглэгч танаас захиалга хийхдээ ямар төлбөрийн системээр хийх, нөгөө талаараа хизээ бараа бүтээгдэхүүн хүлээж авах гэх ерөнхий мэдээллүүдийг бол агуулж байгаамаа. За тэгэхээр вебсайтны доош нь гүйлгээд үзэхэд за төлбөрийн нөхцөл мэдээлэл болон үйлчлэгийн нөхцлүүдийн 3 цэс бол харагдаж байна. За энэ мэдээллүүдэд та яаж оруулах вэ гэхээр админ удирдлагаараа дарж ороод зочил веб гэдэг цэсийг сонгоно. За үүний хамгийн доод хэсэгт нөхцлүүд гэдэг бол цэс харагдаж байна. За энэхүү нөхцлүүд хэсэг дээр та мэдээллүүдээ бичнэ гэсэн үг. За тэгэхээр та үйлчлэгийн нөхцөл дээр бараа бүтээгдэхүүн маань магадгүй буцаалт хийх боломжтой хэсэг. За хүргэлтийн нөхцөл дээр 24-өөс 48 цаг дотор хүрэх үү, эсвэл тухайн өдөртөө хүргэдэг үү? За төлбөрийн нөхцөлийн хувьд дансаар шилжүүлэх үү, эсвэл купээр төлбөр шилжүүлэх үү? За магадгүй зээлийн аппуудаар дамжуулан зээлээр худалдаа авах боломжтой хэсгийг бас та тодруулж өгч болно. Тэгэхээр нүүр хуудас хэсэг дээр ороод ирэхэд таны мэдээлэл харагдахаас гадна захиалга хийх явцад таны мэдээлэл маань бас давхар харагдаж болно гэсэн. За жишээ болгоод би нэг захиалга хийж харуулъя. Захиалга цэс рүүгээ дарж ороод харахад за өөрийн дэлгүүрийн болон хувийн мэдээлэлээ бүглэх хэсэгтэр за төлбөр болон хүргэлтийн мэдээлэл маань давхар харагдаж байна. Тэгэхээр энэ бол таны онлайн захиалга хийж байгаа хэрэглэгчид чиглүүлэг хийж байгаа үйлдэл учраас та энэхүү мэдээлэлээ үнэн зөв бүглөөрэй. За танд амжилт хүсье. Зааварчилгаатай холбоотой танд асуулт байгаа бол комент хэсэгт мэдээлэлээ үлдээгээрэй. Бид цаг алдалгүй та бүхэнд мэдээллийг хүргэх болно.